Амьдрал байгаа газар ахуй хийгээд хэв заншил, хэл соёл оршин билээ. Түүхийн хурд голдрлон дахин эргэсээр бид Орос ах нараасаа сурч тэд үлгэрлэж асан он жилүүдийн баялаг түүхээс тус сургуулийн 100-ны товчооныг үзэгч та бүхэндээ бид төлөөлөх гэж байна. Мандал сумын нутаг дэвсгэр бэрж суурч хүмүүсийн цуваа өдрөөс өдөрт улам болсоор байлаа. Улаанбаатар наавшгүй холбосон төмөр замын зүүн хараа өртөө байгуулагдаж, төмөр замтай улсноор хүн ам сууршиг зүүн хараа хот байгуулагдах үндэстэй үйлсэн. Орос Монголын хэлийн загт амьдарч байсан эцэг, харанхуй, шаамар, булгтай, хонд, алтан булаг жаргалантад байсан Орос тосгодыг нэгтгэнүүлгэж зүүн хараа хотод төвлөрүүлжээ. 1951 он Сэлэнг аймгийн нутагтайгаар зөвлөлтийн иргэдийг зүүн хараагийн өлөнтөд төвлөрүүлж алтан булгийн боловсрол сургуулийг шилжүүлж 10 жилийн сургууль болов. Монгол улсад боловсролын байгууллага үүсэж хөгжсөнтэй зэрэгцсэн анхны Орос сургуулийг 1925 онд Зөвлөл сэслээс Бүгд найрамдах холбоот Орос улсын гэгэрлийн яам Бүгд найрамдах Монгол Ард улсын засгийн газар зөвшөөрлөлийн дагуу Орос иргэд амьдардаг тосгодын хүүхдүүдийг сургахаар анхныхаа Орос сургалттай сургуулийг бол үүсэн байгуулсан. Монгол улсын ууган сургуулиудын нэг Орос сургалттай анхны сургууль болох Сэлэнг аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургууль нь Шаамар, Хягт, Эвцэг, Ерөөгийн Карнаков, Хөдрийн Булагтай, Жаргалант, Алтан булаг зэрэг Оросын харьяат иргэд олноор суурьшиж асан газар тэдний хүүхдүүдийг сургах зорилгоор нэлээд сургууль байгуулагдсны төрүүч нь бөгөөд Богд хаан уулын аймгийн Ерөөголын шинэ хошуу одоогийн Хөдөр сумын төв буюу Булагтай Орос тосгонд 1925 онд 20 сурагчтайгаар Орос баг сургууль байгуулагдаж Улаан цэргийн багдар Курт Альбертович Торонтон багш эрхлэгчээр нь ажиллаж байсан нь түүнчлэн Василий Андреевич Бреханов, Нина Ивановна Алексеевнаар 1934 оны хүртэл захирлаар нь ажиллаж тус сургуулийн анхны суурь байжээ гэж тэмдэглэсэн байна. За бид нар Хөдөр суманд ирээд нэмдоржгоо тавилж байна. Нэмдоржгоо эднэрийн зогсож байгаа газар одоо ямар газар вэ? За энэ Сэлэнг аймгийн Хөдөр сумын Жаргалантын адаг гэдэг газар ирсэн байна бид нар. За энэ газар бол одоо дээр үед одоо 100 жилийн өмнө Оросд сурч байсан Жаргалантын дээрээ гэдэг нэртэй газар. Ингээд эргэн тойрон туурууд нь байна. Одоо бид нэр гол нэг том одоо байшингийнхэн тууран дээр ирсэн байна. Энэ бол одоо тэгээ энд анх байгуулагдсан Оросын Жаргалантын дээрээ сургуулийн баг туур болов гэж би одоо бодож байна. Энэ яагаад гэвэл бишингийнх нь энэ шар шороо дийлээ бих байна. Бодвол том байшин гэл газар болов гэж бодож байна. Тэгээ 1925 онд энэ Жаргалантын дээрийн баг сургууль нэгдсэн гэж ярьдаг. Энэ сургууль одоо миний ээж Хандын бие буцаа Гомсрон гэдэг хүн лав энэ одоо манай ээжтэй цуг энэ сургуулийг төгссөн гэж ярьдаг. Хүмбэлээ ваалуу каачуу нэг хөдөө нэг 10 гараад хөөхд байсан. Ого энэ Карнаков тусганы суурь нь это место Карнаков. Сургуулийн 1934 оноос тухайн үеийн Булагтай хавийн тосгонуудын баг сургуулиудыг Алтан булагт нэгтгэж 7 жилийн сургууль болгон өргөжүүлжээ. Зөвлөлт холбоот улсын Хошой Баатар сансрын нисгч Николай Николаевич Урокевичников Хягтад байсан Орос консулын сургуульд суралцж насаа өнгөрөөсөн бөгөөд тус сургуулийн сурагч байжээ. Тэрээр 1970-аад оны дундуур Монгол улсад эрэхтэн Алтан булаг сумын дунд сургуулиар зочилд тус сургуулийн хүндэт пионер Сүхбаатар хотын хүндэт иргэн болж байсан байдаг. Урокевичников одоогийн Алтан булаг хотын дунд сургуульд Монгол хүүхдүүдтэй хамт сурч байсан. Николай Николаевич хэдэн монгол үг мэднэ, монголоор 10 хүртэл тоолно. Дунд сургууль гэж ярина. Тэгээ өөрийнхөө сургуульд байсан монгол нөхдөхийн тухайг дурсаж ярьдаг байсан юм аа. Урокевичников их энгийн хүнтэй найзлал нөхөрлөхөд их татан сайхан нөхөрлөдөг. Миний их татан сайн нөхөр байсан юм да. Монгол улсын баатар цолоор шагнагдсан ийм хүн юм байна.
анх Монгол улсад ирээд Алтанбулаг хотод сургууль дээр очихж явсан тухайга хөвөлсөн тухайга надад ярьдаг байсан. Хаан 2 онгоцоор нисчилтэй. Их манан бодонтой байсан учраас онгоц Алтанбулгаас нэлээд зайдуу буугаад тэгээд би онгоцоор машин шиг замаар явж хөрсөн ингэж ярьж ирснийг би тодхон санддаг юм аа. Тэгээ Николай Николаевич монголчуудад хайртай, Монгол оронд ирэх дуртай ийм хүн байсан да. Мөн бэлгүү номч Хэрдэмтэн Бямбын Эренчин өтгөөс өөрийнхөө санаачлагаар энэ сургуульд бичиг үсэг зааж байсан тухай бичигдсэн байдаг нь энэ сургуулийн бахархал мөнөөс мөн. 1950 оны 9-р сарын 3-нд энэ сургууль Зүүн Хараа хотод шилжсэн. 1950-51 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын дунд сургууль болон өргөжсөн байдаг. Тэрээр 1953-54 оны хичээлийн жилд 12 орос сурагч анхны 10 дугаар ангийг дүүргэжээ. 1956-66 оны хичээлийн жилээс 1974-75 оноос дунд ангид монгол хэлээр сургууль явуулсан байна. Монгол улсын хүндэт төмөр замчин Самсонов Григорий Иннокентьевич өтгөс өнөөдөр инхүү догдлон хуучилж байна. Здравствуй, школа дорогая. Бидний мөнхийн хөрш зөвлөлтийн ард түмэн бүр 1900-аад оноос амьдралын эрхээр Монгол нутагт суурилсан Мессний хэмээх Орос иргэдийн урсад орчин цагийн боловсрол шамдсан Эрдмийн өргөө бол Зүүн Хараагийн 2-р 10 жилийн дунд сургууль мөнөөс мөн. Я Самсонов Григорий Иннокентьевич. Родился в 1940 году, учился в этой школе с 1954 по 1956 год. Яг түүн шиг зөвлөлтийн хүн, тэр дундаан орос хүн, хүндэтгэн нэрлэлгээр мэрэгжилтнүүд өнөр өтгөн алсан бидний даган дуурайх, үлгэрж явах гол суртал маань социализм коммунизмын ялан мандах сургаал мөн зөвлөлт маягийн аж төрх ёсон байж тээ. Багш нар энэ байсан те одоо Павел Георгиевич Чернов, Петр Георгиевич Чернов нь бол захирал байсан. Миний аав хичээл эрхлэгч байсан. Одоо тэр Павел Георгиевич Чернов гэдэг бол нөгөө ардын кино тоглодог шүү дээ. Ардын киноны нэг хамгийн сүүлд нэг большевик орс дүүлдэн буудаж ялаад ариун наад нэг Марин имэйлээд бичгийн нөгөөд явуулдаг. Тэр чинь одоо манай багш байсан те математикийн багш байсан. Тэгээ ах トゥ хоёулаа их сургуулийн математик төгссөн. Тийм усуд байлаа. Мата. Сухвата тавьчихдаг. Маа. Зүгээр. Танатаа бичгэрэй. Айх хэрэггүй. Зүгээр. Эдгээр төсөөлөх юм байж. Хай хайгүй юм бай. Энэ чинь би хитэж мартахгүй. Үеийн үед үрт хамж яв. Та сайн яваарай. Баярлалаа. Тийм ээ, дэндээс бид их юмыг сурсан. Намайг Довчингийн оюун гэдэг. Би 1955 онд энэ сургуулийн 1-р ангид гисэн орж байсан. Манайгийн багшийг Антонина Васильевна гэдэг байсан. 1965 онд 10-р ангид төгсөхөд манай ангийн багш Павел Георгиевич Чернов байсан. Хоёр тийм анги төгсөхөд тэгээд сүүлэг бага ангийг би 10 төгссөн. 1-ээс 10 хүртэл дагаад тэднээс төгсгсөн. Даан орос хүүхдүүд байсан. Тэгээд монгол хүүхдүүд бас сурдаг байсан. Сайн хүүхдүүд сурдаг байсан. Эхлээд манай захирал Харитонов гэдэг орос хүүхэн байсан. Манай хичээлийн эрхлэгчээр Людмила Дамдинова гэдэг хүн байсан. Харин урд нь бол хичээлийн эрхлэгч гэж байгаагүй. Зөвхөн захирал нь эрхлэгчээ захиралтайгаа хаамсарч ажиллаж байсан тийм үе байсан. Тэгээд дараагаар нь ирсэн эрхлэгч нь бол Людмила Дамдинова багш байсан. Тэ захирал. Тэрний дараа дава хүүхдүүд даам орос хүүхдүүд сурдаг байсан. Нэг ангид 20-оос 30 хүүхд сурдаг байсан. Тэ Оросоос ирсэн мэрэгчлүүд тэдний хүүхдүүд бас сурдаг байсан. Мэрэгчлээ
хүүхдүүд. Тэгээд Монгол хүүхдүүд голцоо юу Орос местный Орос гэдэг байсан. Тэдний хүүхдүүд сурдаг байсан. Сургуулийн 90 жил болоход хүүхдүүд бүгдээрээ цуглаад өстэй. Аяга гоё байсан. Хүүхдүүд бүгдээрээ хөксөрсөн настай хүмүүс. Жаахан хүүхдүүд одоо авгынаар болцсон тийм хүүхдүүд ирчихсэн. Тиймэрхүү байсан да. Манай сургууль нэртэй зөртэй сургууль байсан. Захиргааны даан баясгалан шигэт сайн нэртэй бас залуу хүн байсан. Тэгсэн мөртлөө Орос багш нартай, Орос хүүхдтэй аяга сайхан хацаатай болоод тэгээд Орос тэр хүүхдүүдийн деревни очиж, тосхон очиж гэртэн ээж автан танилцдаг байсан. Тэр захирал. Тэгээд сургууль сайн нэртэй төртэй сургууль болоод тэгээд сайхан хүүхдүүд чигсэн бид 2 дахь сургуулийн хүүхдүүд гэдэг их баярлаж байдаг байсан. Тэгээд манай сургуульд бараг дан Орос гадаад багш нар өөрөөр ажилладаг байсан. Местный орсууд гэхдээ би байна хэн Линкова гэж нэг багш байсан. Попова Анна Сергеевна, Капустина Галина Васильевна гэж местный орсууд. Зөвлөлт Монголын засгийн газрын хэлэлцээрээр Орос сургуульд Монгол анги хичээлүүлэх шийдвэр гарч анхныхаа ангитай 64-өөс 68 он хүртэл хичээллээд ингээд 4-р ангийн анхан шатныхаа одоо үеийг даваад ингээд тэр үеийн сурагчдыг 1-р 10 жилийн сургуульд шилжүүлдэг байсан тийм үе байсан. Ингээд 1-р 10 жилийн сургуульд шалгалтаа өгөөд тэгээд тэр шалгалтын комиссууд нь ирж хүлээж аваад тэгээд авч явдаг. Тэгэхэд би өөрөө бол 1-р сургуулийн 2 дахь одоо шавь байгаа юм. 1-р сургуулийг анх үүссэн байгуулагдахад орсон 1-р ангиас нь орсон 2 дахь шавь нь байсан. Тэгээд миний багш Гавьяат багш Дашгич хүн тэр сургуульд багшилдаг байсан. Би шавийнхаа ангийг авнаа, өөрөө шалгаж авна гэж ирж манай ангийг шалгаад багшийн минь санаанд маш их одоо таалагдсан. Тэгээд шалгалт нь их өндөр сайхан дүнтэй гарч их сайхан тэргүүнээ сайн анги байна гэд манай Гавьяат багш ташвал миний ангийг ангиад авч өөрөө биеэрээ ирж авч шалгалтанд нь сууж үзээд авч ирсэн тэр явдал бол миний зүрх сэтгэлд одоо үлдсэн хамгийн гоё дурсамж байдаг юм. Авчоогийн даваа Гавьяат багш зөвлөлт холбоот улсын Арпагт сургуульд өгсөн юм одоо захирал ажиллаж байсан. Тэнд байсан Орос багш нарын дурдъя би. Жишээлбэл Попова Анна Сергеевна гэдэг хүн байлаа. Тамара багш, Капустина багш, Мишерекова багш, Харитонова багш гэх мэтэр тэгээд зөвлөлтийн маш их олон мэрэгчлэлтэнгүүд ажилладаг болсон юм. Өшөө Монгол ангуудын маань тоо нэмэгдэж Аригчаа, Бямбучуу, Галиндуу, Марусия, Сүхтогоо гэх мэтийн одоо олон монгол багш нартай болж нөгөө Монгол 2 анги иржсэн анги маань өргөжөөд 10-аад суху одоо ийм ангитай болж тэр сургууль Орос Монгол хэл дээр хичээлдэг тийм одоо содон ийм сургууль орлож ажиллаж байсан юм уу байсан. 2 дугаар төгсөлтийн ангийг бол энэ үе бол 4-ийн Б анги байсан. Дарга нь бол Төмөн Дэмбэрэл гэдэг одоо охин 4 жил тэр ангийн дараагаар өдөртөд цааш нь авч явж байсан. Ийм одоо дурсгалтай одоо сайхан анги байгаа юм. Дандаа гадаад дотоодын дээд сургуулийг төгссөн 20-од суху одоо ийм хүүхдүүд төгссөн юм мундаг одоо анги байсан. Тэгээд энэ ангийн сурагчдаас одоо дурдахад Төмөн Дэмбэрэл ангийн дарга нь Эрдэм соёл, Заг Цүрэн, Даш Цэрэн, Лавг Сүрэн, Сүхбаатар, Төглөгийн болд гэх мэт дандаа онц сурлагтан хүүхдүүд ингэж байсан юм аа. За энэ ангийн амжилтаар бол амжилтыг тэгээд миний ажлын туршлагыг Сэлэнг аймгийн
тэргүүний багш нарын туршлага гэдэг номон дээр одоо бичиж гаргаж ирсэн миний амьдралын хамгийн одоо их амжилттай, их сэтгэл өндөртэй ажиллаж байсан залуу байсан үеийн одоо хөдөлмөрийн амжилт, тэр хүүхдүүдийн одоо авьяа чадварын амжилтаар би өдөө хүртэл бахархаж явдаг байна. 1-р ангид орчоод 73 онд 3-р ангид төгсөөд 4-р ангид орох жилээ 1-р 10 жил рүү ангиараа явсан. Би 1970-аас 73 оны хичээлийн жилд тэр үеийнхаар Орос сургууль одоогийнхаар бол 2-р 10 жилийн сургууль бага ангиас суралцаж төгссөн. Тэнд суралцж явах хугацаанд манай ангийн багш Арагчаа гэдэг өндөр цагаан хүүхэн байсан. Манай ангийн багш бол маш юм шаардлага өндөртэй. Биднийг байнга л одоо гоё бичих ёстой гэж шаарддаг. Өөрөө самбар дээр маш гоё бичдэг, өндөр шаардлага тавьдаг тийм эмэгтэй байлаа. Байдлыг одоо эргэн дуусгахад манай сургууль бол маш гоё цэвэр цэмцгэр одоо Монгол сурагчид багш нар нь бол хоорондоо бас найрсаг, цэвэр цэмцгэр ийм гоё сургууль байсан. Тэр л бол миний одоо санаанд хамгийн тодоос тод үлдсэн байдаг. Эдний нэг гол жишээ гэхэд манай сургуулийн одоо цэвэрлэгч Рябова гэдэг эмэгтэй байсан, намхан жижигхэн шар эмэгтэй байдаг гэсэн. Бид нарыг одоо ингээл завсарлаад гараад ирэхээр зогсож идэг. Завсарлагын үеэр бол биднэрт үүчилэхгүй хонх дуурангууд л одоо анги руу биднийг бүгдийг ор гэдэл хөөгөөд одоо оруулцдаг. Тэгэл гараад ирэхэд бидний тэр завааруулсан одоо муухай олгосон шалыг гялтгант нь зүлэгчгсэн. Манай сургууль болохоор тийм улаан шаргал ийм лактцэн юм шиг тийм өнгөтэй шалтай байдаг гэсэн. Тэрийг бүр гялталцтал нь арчсан. Бид нар гарч ирэл шууд тэрэн дээр ингээ гулсаж тоглодог. Тийм гоё цэвэрхэн орчинд бид нар суралцсан. Дайны хүндийг өөрч гарсан Оросын ард түмний Гоц баяр 5-р сарын 9-ний эх орны агуу их дайны ядалтын өдрийг манайд хамгийн утга төгөлдөр нийжгэр тэмдэглэж ирсэн нь зүүн хараагийнхан түүний дотор 2-р сургуулийнх юм билээ. Энэ Орос сургуулийн 2-р 10 жилийн нэрэмжит Веселый ребята чуулгад тоглож байхдаа Васька Баталов гэж манай соль гитарчин, Казыкин Серега гэж манай баси гитарчин, Донской Володька гэж манай ритм гитарчин, Костя Капустин гэж манай бөмбөрчин. Ингээд энэ бид 5 залуу энэ чуулгад үүсгээд тоглож 76 он хүртэл тоглож ирсэн юм аа. Ялтын баярыг бол энэ дотроо Ялтын баярыг бол маш том тэмдэглэж ирсэн. Зөвхөн сургууль дотоод арга хэмжээндээ. Тэгээд мөн энд Орос цэргийн ангийн холбооны зөв хараагийн холбооны Орос цэргийн анги гэж байсан. Тэднэр дээр очиж тоглоод тэндээ бас хамтарсан үйл ажиллагаа цэргийн ангиуд бас тоглоод Орос сургуулийн хүүхдүүд бас бид нэр ингээд хамтлагаараа очиж тоглож ингээд хамтран тоглолт хийдэг байсан. Это день жались как могли. Это день победы. Порохом пропад. Это праздник. Живьевою на висках. Это радость. Со слезами на глазах. День победы. День победы. День победы. За бид одоо ингээд залуу байхдаа Ялтын баярыг бол сургууль дээр ингээд яг иймэрхүү маягаар тэмдэглэдэг байсан юм аа. Тэгээ энэ День Победы дуулдаг байсан. 1981 онд Төмөр Сэдэд багштай анхны Монгол 10-р ангийг 38 сурагчид үүргэсэн байна. За сургууль төгсөд багш болоод Сэлэнг аймгийн Зүү хараа хотын 10 жилийн 2-р сургуульд физикийн багшаар ажиллахаар ирлээ. За энэ сургууль бол их онцлогтой сайхан сургууль байсан. Орос Монгол хүүхдүүд одоо шуугилдсан, одоо Орос Монгол багш нар одоо шуугсан ийм сайхан эрдмийн өргөөр байсан. За тэгээ энэ сургуульд би анх одоо физикийн багшаар ороод 1981 онд анхны 10-р ангид төгсгсөн ажиллаад. Анхны 10-р анги бол их онцлогтой сайхан анги байсан. Их сүрхий олон сайхан шавнартай. За энэ шавнараас мөн одоогоор бол бүгдээрээ эрдмийн одоо уул уурхайнд ажиллаж байгаа олон сайхан хуульчид байна, эмчнэр байна, багш нар байна,
одоо инженер техникийн ажилчид ийм олон шавь төгссөн. За энэ болгоныг төгсөхөд одоо миний ажиллаж исэн 2 дугаар сургууль одоо ихээхэн үр дүн өгсөө. Сургуулийн сургалтын одоо материалдаг бат сайтай, Орос Монголын хамтарсан одоо сургалтын одоо төлөвлөгөө юутай. За жишээ нь хэлэхдээ одоо орос хэлний хичээлийг бол дандаа гадаадын мэрэгчлэтнүүд орос одоо хүмүүс ордог. Математикийг бол одоо манай Монгол улсын гавьяа багш Унаа гэж багш орж исэн. За химиг бол манай сургуулийн захирал Төмрөатар гэж одоо сайхан хүмүүс ингэж олон сайхан багш нар ингэж ордог. Учраас миний хувьд амжилттай сургуулаа төгссөн. За энд мөн онцлог нь бол яг хэвлэр бид нар Орос зөвлөлтийн багш, Орос Монголын багш нартай хамтарч одоо сайхан сургууль хүмүүжлэлийн ажлыг явуулдаг гэсэн. За мэрэгжил болгон чиглэл болгоноор бол одоо гадаад Оросын мэрэгчлэнгүүдэд ажиллаж ирсэн 2 жилийн хугацаатай. За эхний ээлжинд бол нэг юу Александр Перяхан гэж одоо физикийн багш хийж ирсэн. За тэрний гэр бүлийн хүн Перяхина гэж одоо эмэгтэй математикийн багш байсан. За мөн одоо дараагийн 2 жилд нь одоо Митэн Михайлович гэж одоо татарын нэг багш залуу хийж ажиллаж ирсэн. За дараа нь Нина Ивановна гэж эмэгтэй одоо физикийн багш ажиллаж. Ингээ миний ажил хугацаанд бол 3 одоо физик мэрэгчлэлтэн багш нар ажиллаж надтай одоо хамтарч ажиллаж байсан. Энэ хүчинд би одоо бас орос хэлийг бас баггүй гайгүй гадралдаг. Ер нь мэрэгчлэлтийн явандаа гайгүй юм олон одоо юм олж авсан гэж боддөг юм аа. За ингээд бид нар бол ийм сайхан сургуульд ажиллаж ирснээр бол би их бахархдаг юм. Эндээс өнөөдөр бол миний анхны одоо ангийн дарга манай ангийн дарга Жамсанжийн туяа Улаанбаатар төмөр замд насаар ажилладаг гавьяат барилгын цол авсан явдалд би их баярлж идэг юм аа. За миний ажлын амжилтын суурийг төрлөх сургууль маань тавьж өгсөн гэж боддог. За сайн барилга барих нь суурийн чанараас шалтгаалдаг. Сайн сурагч бэлтгэхэд нь сургуулийн сургалтын чанар байдаг. За би Москва хотын төмөр замын дээд сургуулийн барилгын инженерийн мэрэгчлэр төгсч Улаанбаатар төмөр замын барилгын салбарт 36 жил ажилласан. Сургуулиудад анхны цахилгаан хөгжмийн хамтлагийг 2 дугаар сургууль бий болгосон. Тэгээ 2 дугаар сургуулийн хүүхдүүд бол маш их авиаслаг хүүхдүүд нь цахилгаан хөгжмийн хүүхдүүд нь одоо ингээд маш сайн амжилттай сайн явж байгаа. Тийм ээ. Гацаагүй бидний дурсан ярих хүн бол миний багш Сэдэв юм. Найран төтрүүж бачуулгынхан маань хөгжмийн анги маань алдарт ачиж чүрээний гайна бүжгэн жүжигэн хөгжим үндэсний найрал хөгжим маань чулуунгаан уран хас бүжгэмжгийн удирдгал хөгжим чин зорилгын хөгжим сэргэлийн шаргын хатраа за тэгээд бүжигчдийн маань бүжгэлдэг Монгол Советийг жинхэнэ үндэсний хөгжмөр бүх тоглодог. Монгол ардын дуунууд, хүүхдийн дуу, ардын болон зохиолын дуу бүгд үндэсний хөгжмөр тоглодог байсан. Баллакны чуулгатай байсан. Суралцж хугацаанд Орос сургуулийн хөгжмийн багш маахна Монгол сургуулийн хөгжмийн багш Сэдэв багш маань анх удаа энэ Сарны туяа гэдэг Орос ардын дууг найруулж нөгөө ангийн Чинбат битээрээр энэ Балак Ментлинаар тоглоход битээр улсад явж Тэтэнбат Булатаагаас тусгай шагналд тухай өдөө хүртчихсэн. За ингээд 110 хотын маань хөгжим тоглодог бүх хүмүүс Сэдэв багшийн маань бүтээлийн байгаа юм. Одоо багшийн маань атган шав бол соёлын тэргүүний ажилтан морин хуурч ган зориг байна. Төрсөн найрамдалда хамтын жигүүр хургуул алтан болны хилдээр эдмин өргөө байгуул анхны хорон хүүхдтэй бага сургуулийг эхлүүлвэ. Бацид маань ажиллаж байх хугацаанд тэргүүний сэхэдэн залуу алт медаль 6 7 дугаар 5 жилийн гавшгаач Сэлэн аймаг 110 хотын хөгжмийн аврагч Монголын багш нарын 5 дугаар их хуралд төлөөлөгчөөр оролцож исэн. В среднюю школу, и моя жизнь началась с этой школы у меня жизнь началась. Я поступила в Дархане, выучилась на медсестру, и я благодарна всем учителям, моим друзьям, ученикам, которые учились со мной вместе. Я всем благодарна им.
И благодарна также рабочему персоналу этой школы. И благодарю всех за все, что дала мне эта школа. Хоёрдугаар 10 жилийн томилогдсон ирэхэд Төмөрбаатар захирал хүлээн авсан. Захирал Төмөрбаатар хамт олондоо нийтж зарчимч хүн байлаа. Ламаахуу захиралтай 12 жил хамтран ажилласан. Энэ хугацаанд тайлан тооцоогоо цаг хугацаанд нь гаргаж сум болон аймагт тушаадаг байсан. Өнгөрсөн хугацаанд 8 захиралтай хамтран ажиллаж 32 жил нэгтлэн бодогчоор ажиллаж байсан. Я Караваева Наталья. Училась в этой школе с 1984 года по 90-е годы. В этом кабинете я училась в 1 классе. Была самая любимая учительница Анисия Сергеевна Попова. Со 2 класса по 5 класс у меня была другая учительница, так как Анисия Сергеевна ушла на пенсию. Веселый класс был, учительница добрая, всеми желанная, учила нас всему, прилежности, аккуратности и всего, чего можно научиться учителей. За түүх 100 жилийн ой баярыг хоолдуулаад 100 жилийн хүүхдээ 2-р 10 жилийн сургууль Оросгийн багшаар ажиллаж байсан тэр сайхан дурсамжтай өдрийг эргэн санахад баяртай байна. Энэ сайхан өдрийг хоолдуулаад өнөөдөр бас бидэрт баяр хөдөлгөөнтэй хоолдуулаад Эсвийн 8Б ангийнхаа маань түүх 30 жилийн хоол бас энэ мөчид бас хамтдаа тэмдэглэж байгаадаа баяртай байна. Нийт хамт ажиллаж исэн багш сургууль хүмүүжүүлэгчид болоод нийт шавнартаа энэ өдрийн хамгийн сайн хүлээн өгсөн өрөөгд түүх 100 жилийн хоол баяр хөөр инээд баяслаар дүүрэн тэмдэглэхийг та бүхнээсээ хүсье юм ёо. Ингээд хамт олноосоо зөвөр хамтдаа зориулаад нэг дууны аяарья. Хардын сургуулийн автан босгын харахаж явсан анхны ингээд 1997-оос 98 оны хичээлийн жилд сургуулийнхаа одоо аж ахуй нейтралыг баазыг одоо хөгжүүлэх зорилгоор сургуульдаа одоо 30 тонны ногооны зойр одоо эрэгтэй багш нарынхаа хамт барьж одоо ашиглалтанд оруулж исэн 6 одоо эрэгтэй багш бол маш их одоо хүч хөдөлмөрөөр зарцуулж нэг баг хамт олон болж амжилттай ажилласан. Ингээд ер нь бол туслах аж ахуйг хөгжүүлэх тэр туслах аж ахуйгаас олсон орлого юмараа багш ажилчдынхаа нийгмийн асуудлыг амжиргааны түвшин доогуур орлоготой өрхийн сурагчдаа дэмжих чиглэлээр ингэж ажиллаж исэн. Зөвхөн ганц захирлын ажил байдгүй маш сайн одоо хамтран ажилладаг менежерүүд бан их сайн багш нар байсан. Одоо Монгол хэл уран зохиолын багш мэргэжилтэй хишиг сүрэн багш маань дунд ангийн менежер байсан. Бага ангийн маш олон жилийн дадлага туршлагатай дорч олон багш маань одоо бага ангийн сургалтын менежер байсан. Ингээд энэ хоёр хүнтэйгээ мөн одоо 1-р сургуулиас одоо миний албан ёсны урилгаар хамтарч ирж ажиллаж исэн зураг технологийн багш Батхуу багш маань бас манай сургуульд сургалтын менежер ажиллаж исэн. Ингээд бид нар бол баг болж энэ сургуулийг бас сургууль хүмүүжлийн ажил, сурагчдын одоо хүмүүжил төлөвшлийн асуудал, соёл урлагийн асуудал энэ бүхэн дээр бол бид нэлээд их амжилтыг гаргаж ажиллаж байсан. Өөрийнхөө 1-р ангийн багш Найдан гэдэг хүнийг дурсамаар байна. Яагаад гэвэл Найдан багш маань одоо биднийг 1-р ангид авахдаа хамт игээд ахлагангаа аваад явж ирсэн. Бидний өмнө багын төгсгөл дунд ангид оруулсан. Одоо 1981 оны 2-р сургуулийн анхны Монгол одоо ангийг үргэлжлүүлээд цааш нь авч байгаа. Дахиад давхар биднийг авчихсан. Миний багш бол одоо өнөөдөр бид нар ингээд сайн сайхан явж байгаа. Энэ бүх юм маань бол А усгийн хацаг заасан анхны одоо Эрдэм номын гарааг минь тайсан багштай маань их холбоотой. За дараагийн багш маань 1997 онд сургуулийн захирал байхдаа Овсын аймгийн цагаан хайрхан сумаа шилжиж иржсэн технологийн багш Чи Баяраа гэдэг багш байгаа. Тэгээ Баяраа багшаа бас дурсахгүй байхын аргагүй. Баяраа багш маань бол 1997 онд би анх ажилд аваад тэр 30 тонны ногооны зойр барих ажилд бол Санжааны багштай хамт зураг юмыг гаргаж төсөв тооцоо бүх юмыг тооцоо хийж ингэж хамтарч ажиллаж исэн багш маань бол яг энэ техник технологийн чиглэлээр хүүхдүүдийг маш их хөгжүүлдэг. Одоо задгаа сэтгэдэг болгодог, тэгээ зохион бүтээх чадвар сургадаг. Тэгээд улсын техник технологийн олимпиадын 10 удаагийн аврах ийм мундаг багш байсан. Миний архитекторч болох замыг тэртээ 20 жилийн өмнө авсан.
аав минь тавьж байж тээ. 1986 онд багаан эрхлэгчээр ирж байхад Орос ангиуд бүлэг болгон дээр нэг байсан. 1 2 3 дугаар ангийн нэг бүлэг, тэгээд дунд ангийн 10 хүртэлх бүлгүүд. Тэнд Орос багш нар мэргэжил болгоод нэг Орос багш нар байсан. Би нөгөө хөдөө ажиллаж байгаад ирсэн. Тэгээд шууд Орос багш нартай ажиллах болж байгаа байхгүй. 3 бүлгийн 1 2 3 дугаар ангийн 3 Орос багштай ажиллаж эхэлсэн. Эхлээ жоохон хэцүү байсан тухайн үедээ бол. Тэгээд сүүлдээ бол ярианы хэлэнд суралцсан. Нөгөө багш нартайгаа их сайхан найзууд болсон сүүлдээ. За тэгээд намар болохоор яваад, хавар болохоор яваад, намар болохоор эргэж ирдэг. Тэднэрийг ирэхэд байр энтрийн засч бэлдээд байж идэг байсан. Тэр үед манай захирал Төмөрбаатар багш байсан. Төмөрбаатар багш маань Орос хэлэнд бол ус шиг Орос Монгол багш нараа зэрэгцүүл суулгачаад тэгээд хурал хийн. Хурал хийхдээ орсоор яриад монголоор ярина. Тэгэд Орос багш нарын баярыг бас тэмдэглэн, Монгол багш нарынхаа баярыг бас тэмдэглэн. Бид нэр ингээд хоёр хэл дээр хоёр үйл ажиллагаа давхар явуулаад тэгж л одоо ажиллаж исэн. Үнэхээр одоо их хөдөлмөрч хүмүүс байсан. Манай Төмөрбаатар багш л үнэхээр хөдөлмөрч. За тэгээд мэдлэг боловсрал сайтай мундаг хүн байсан. Тэгээ боловсролын яамн дээр ирээд гэлэг жамс гээд боловсролын санхүү эдийн засаг хариуцсан дарга байсан. Тэр бас их сайхан зүйтэй хүн байсан. Намайг одоо хүлээж аваад тэгээд ингэ чинь цааш нь дамжуулж өгнө гэдэг. Ингээд би Гунгад орж байгаа тэр үед манай одоо их хурлын гишүүн манахаас гарсан хүн байсан. Гунгад орчууд хандаад ингээд маш амархан бүтсэн. Өргөтгөл маань 2005 онд өргөтгөлийн барилга бариулахаар шийдвэр гарч 473 сая төгрөгийн одоо тийм төсөвтэй сургуулийн барилга баригдахаар болсон. Ингээд 2006 онд сургуулийн барилгын өргөтгөл маань баригдаж ирнэ. Маш богино хугацаанд баригдаад дууссан. Яг бол Сэлэн аймагт одоо сургалтаараа бол 22-д явж исэн. За нэг дундаж аймаг улсын дундаж оноо нь бол 471 72 та байсан байгаа. 4-р байранд орсноор одоо сургалт бол маш сайн аймаг улсын дунджийг бол одоо хангаж явсан учраас сургууль орчин тогтохын үндэс бол сургалт байдаг юм байна гэдгийг бол тэнд хамт олондоо бол ойлгуулж өгсөн гэж бодож байна. 1972-аас 79 оны төгсөгчд, 1981-ээс 85 оны төгсөгчд, 1986-аас 90 оны төгсөгчд, 1991-ээс 95 оны төгсөгчд, 1996-аас 2000 оны төгсөгчд, Яагаад ухааны гүнзгийрсэн сургалтад хамт олон мөн бүсийн дэвжээ тэнцэнэ аврал ангаар шалгалт байсан удаатай юм байна. Монгол улсын төрийн дамжлагын Монгол улсын дэвжгийн ядаг сургуулийн анхны Монгол захирал Баясгалангийн даваагийн гэргийн хатагтай Дэчингийн жаргал төрийн дэд шагналт Алтан ацсан сургуулийн захирал асан Шарвын Самаху Монгол улсын боксинг спортын мастер, энэ тамир спортын тэргүүний ажилтан Алтан гэрлийн Алтан хуйг. Мандал сумын зүүн хойд зүгт байрлах Средняя школа гэсэн хаягтай хоёр давхар цэмцгэлхэн байшинтай салшгүй холбоотой болохоор хүн болгон түүндээ хайртай байсан. Намайг Татьяна Ивановна гэдэг би 1962 онд 2 дугаар сургуулаа төгссөн. Тэгээд сургуулаа төгсчөөд мөн тус сургуультай 3-аас 4 дугаар ангид болон оройн ичнээ ангид орос хэлний багшаар давхар ажиллаж исэн. Хожим нь эрдэм шинжилгээний хүрээлэнд бас ажиллаж байгаад Оросын холбооныхаа улс руу одоо ингээд явсан байгаа. Энэхүү баярт бас хүрэлцэн ирсэн нь бол миний хувьд бол маш их аз завшаан байгаамаа. Тэгээд баярлалаа, баярын минь төргийа. За төрлөх сургуулийнхаа түүхт 90 жилийн ойн баярт хүрэлцэн ирсэндээ би туйлын их баяртай байна. Би энэ сургуулийн төгсөгч байгаа. Тэгээд
ерөнхийдөө бол сургуулийнхаа баярт ирэхэд та бүхэн маань илгэмсэг дотн сайхан халуун дулаанаар хүлээж авлаа. Мөн цаг агаар хүртэл бидэнд бас ээлтэй хандаж нар хуран тэгшэрсэн сайхан налгар өдөр баяр маань тохиолж байгаад баярлалаа. Ингээ та бүхэндээ хамгийн сайн бүхнийг өөдөөд нь хүсэн өрөмөр байна хэмээн саний зочин Елена Коноваленкова гэдэг би 1965 оны төгсөгч тэ өнгөрөх хичээл хоёрдоо сургуулаа төгснөө 50 жилийн айн баяр маань болж исэн. Би ингээд сургуулийн анги төгсөлтийнхаа 50 жилийн айн баяраар бас төрлөх сургууль дээр ирсэн. Энэ жил мөн яг сургуулийнхаа 90 жилийн айн баяраар ирж байгаадаа бас туйлын их баяртай байна. Тэгээд мөн л нар хур тэгшэрсэн налгар сайхан өдөр одоо бүхэл зүйлээрээ та бүхэнтэй маань хангаа дэлхийн маань хүртэл ингэж сайхан дотн хүлээж авч байгаа одоо баярлж гин. Тэгээд өнгөрөх удаа би бас Монголдоо ирэхдээ олон сайхан дурсамжтай болоод бутсан гэртээ хараад он удаан жилүүдээр эдгээр дурсамжуудаа эргэн бодоход бол сэтгэлд сайхан байдаг. Ингээд Монголдоо би ирэхдээ нэгэн дууг зохиосон байгаа. Зүүн хараа төрлөх нутаг минь зүүн хараа одоо байнга зүрхэнд маань одоо зүрхэнд маань уншдаг баг их орон минь ээ ийм сайхан дууг би бас өөрөө зохиосон юм аа гэж. Эрен цаг гэрлийн хурдаар довтолгож явна. Өнгөрсөн 100 бүхэл өчигдөр өнөөдрийн сэтгэлгээ оюун тархины хурд гүйцэгдэх юм болоо юу да. Би тус сургуульд 23 дахь жилдээ дунд дахлах баг боловсролын сургалтын менежерээр ажиллаж байна. За манай баг ангийн захаргын нэгдэл нь бол 10 багштай, үүнээс 2 ихтэй багштай. За багш нарын маань 60% мэрэгжлийн зэрэгтэй. За тэргүүлэх мэрэгжлийн зэрэгтэй багш нар манд Алтан туяа, Даасар, анзаа харах мэрэгжлийн зэрэгтэй Бат хуяг, Отхон сүрэн, Бямсар нар бол эмшилдэг сайн багш нар бол ажиллаж байна. За багш сурагчдынхаа бол амжилтаас дуртахад 1-5 дугаар ангид бол STEM сургалтын бол амжилттай хэрэгжүүлсэн. За ингээд улс аймгийн олимпиадад амжилттай оролцож өнгөрсөн хичээлийн жилд бол нар мат багштай хоёрын аав маань бол аймагт бол 3 дугаар баяр буюу хүрэл медалыг би боловсролын байгууллагад 31 дахь жилдээ ажиллаж байна. За тус сургууль 2010 онд багийн багшаар ирж ажилласан. За энэ сургуульд ажиллах хугацаанд би 4 дахь анги авч энэ хичээлийн жилд одоо 4 дахь ангида буюу одоо 3 дугаар ангита байна. За энэ сургуулийнхаа хамт олонтойгоо одоо мөр зэрэгцэн өдий зэрэгтэй ажиллаж байгаадаа маш их баяртай байгаа. Хамт олонны маань дэмжлэг туслалцаа болон хамтын ажиллагаа намайг сайн багш болоход маань үргэлж тус дэм болж байна. За харах зэрэгтэй 2015-аас одоо хүртэл энэ сургуульд 9 дахь жилдээ ажиллаж байна. Энэ ажиллах хугацаанд 1-5 дугаар ангийг төгсгөөд одоо 4-ийн бай ангийг даан авч ажиллаж байна. Ингээд сургуулийнхаа үе үеийн ахмад багш нартай болон ажилчин албан хаагч мөн төгсөгчдөө хамт ажиллаж байгаа. Энэрэнгүй, эвсэг, эрхэмсэг, ээлдэг, ээлтэй хамт олондоо ирж би 100 жилийн он баярын мэндийг өргөн төвшүүлье. Кристал Индиго хүүхдүүд өсч байж гарын дэлхийн маань ч тэнхлэгийн гайхалтай хурднаар эргэж байна уу да гэлтэй. Боловсролын салбар тасралтгүй шинжилэгдэн хөгжиж байгаа өнөө үед бол үнийгээ дагаад бид нар багш нар тасралтгүй хөгжих ёстой. Өөрийгөө ажлын байран дээр өдөр тутам хөгжүүлж явах ёстой. Сайн багшийн гар дээр ирээдүйн нар манддаг. Энэ утгаараа ирээдүйн нар болсон хүүхэд багчуудын төлөө хүн бүр хүсэл зорилготойгоор өөрийнхөө өдөр тутмын ажилд сэтгэл зүтгэлтэй ажиллаж өөрсдийгөө хөгжүүлж явах ёстой. Манай хамт олон нийгэм ухааны захиргын нэгдэлт нийгмийн ухааны багш нар гадаад хэл, монгол хэл, биеийн тамирын багш нар маань хамрагддаг нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй. За бид суралцагчдын хөгжил төлөвшил мөн сурах арга барил сурахаас гадна өөрсдөө багш хөгжих үйлийг одоо хамтран зохион байгуулдаг. За тэгээд энэ үйл ажиллагаагаараа энэ жил буюу 2022-оос 23 оны хичээлийн жилд сургуулийнхаа шилдэг захиргын нэгдлээр шалгарсан хамт олон байгаа. За тэгээд бидний одоо хамгийн гол онцлог нь юу гэхээр бүхий л зүйлсийг хамтаараа яаж хамтдаа шийдэж бие биендээ туслаж дэмжиж ажилладгаараа онцлог байгаа. 8 жилийн хугацаанд сургуулийнхаа нийт багш ажилтнуудынхаа хамтаар сургуулийнхаа урлагийн фонд архивыг 300 гаруй хугацаар баяжуулж самтаа басан байна. Би 2015 оны намар 2 дугаар сургуульд Орос англи хэлний багшаар ажиллаж орж исэн. Энэ сургууль бол надад үнэхээр дойр татан санагддаг учраас миний өвөө энэ сургуульд технологийн багш хийжсэн бас
ээж маань энэ сургуульд 10 жилийн сурч дүүрчихсэн. Тэгээ энэ сургууль маань өөрөө Орос сургууль болохоор надад бол үнэхээр хэлэхдээ дотн санагддаг байсан. Тэгээ сургууль би ажиллаад 8 жилийг ардаа үтсэн байна. Орос хэл зааж ирсэн, англи хэл зааж ирсэн. Тэгээд бас одоо миний 2 охин энэ сургуульд сурдаг. Тэгээд энэ сургууль бол бидний гэр бүлтэй одоо үнэхээр салшгүй холбоотой. Би энэ сургуульдаа маш их хайртай. Байгалийн ухааны заа харгын нийтлэл нийт 9 гишүүнтэй. Тэгээ математик, физик, хим, биологи, газар зүй, за мөн гоо зүүн, хөгжим, за ингээд дизайн технологийн багш нар бид нар ингээд хамтдаа нэг баг болж ажилладаг байгаа. За бид нар ингээд заа харгын нийтийн ажлынхаа хүрээнд за мөн заа харга зүгээ сайжруулахын хамтаар мөн сурагчдын нөгөө дуун зохион байгуулах ажлын үр дүн сайжруулах үүднээс энэ дуу хөгжмийн кабинетыг бид нар ингээд засад тогтжуулсан байгаа өөрсдөө хөрөнгөөр. Тэгээ манай нийглийн онцлог нь бол бид нар 22 оныхоо 2022 онд бол ингээд бүгдээрээ багш болгон сар бүр өөрийнхөө цалин дээрээс 20,000 төгрөгийн хоригдл үүсгээд за тэгээ биологи, хим, физик, математик, хөгжмийн кабинетуудаар тогтжуулсан. За тэр тогтжуулсан кабинетуудын нэг нь энэ бол манай урлаг гоо зүүн кабинет байна. Жилүүдэд бол түүх нийгмийн ухааны хичээлээр аймагт бол тогтмол эсдэргийн шалгалтаар одоо 1-5 дугаар байранд орсон ийм өндөр амжилт үзүүлсэн байгаад байгаа. Айраг гэдэг нь гүний сүг хөрвүүлэн бүлж одоо хийсэн цагаан эдийг хэлдэг юм байна. Айрагны найрлагад хүний биед хэрэгтэй бүх амин юмуд байдаг юм байна. Ребята, доброе утро! Доброе утро, учительница! Спасибо! Садитесь. Ребята, давайте с вами вспомним диалог. Сагни, подойди ко мне. Намайг Сүхбалдын Сэлэн гэдэг. Би одоо 12 анги сурагч. Би 2016 оноос эхлэж одоо бүх жүзцүү бүх саан бөхөр хичээллэж эхэлсэн байгаа. Одоо хамгийн том амжилтуудаас гэх юм бол насан туршидтын улсын аварга олон улсын Байкл Про тэмцээн гээд бүгдэнд хүрүүлээд маш сайн амжилттай явж байгаа. Тэгээд ер нь олон улсын тэмцээн ийш тийшээ тэмцээнд явхад сургуулийнхаа манд маш их дэмжлэг үзүүлдэг шүү. Баярлалаа. Би Сэлэн гамгийн Мандал сумын 2 дугаар сургуулийн сурагч Мөнх Сүхийн Дэлгэрээ 2 байна. Би одоо боксing спортоор хичээлээ 5 жил болж байна. 5 жил болохдоо би 5 удаа улсын аварт ороод тэгээд 4 медаль хүртчихсэн. Тэрнээс 1 алтаа 2 мөнгө 1 хүрэл авч ирсэн. Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Ганц үг хөвгтөө очроод миний би Мандал 2 дугаар сургуульд багшлаа 5 жил болж байна. Энэ хугацаанд манай хүүхдүүд волейбол, сакс, жудо, цэрэг спортын дүл тэмцээнээр Сэлэнгэ аймагта төдийгүй улс аймагта сайн тоглож өрсөлдөж ирсэн байгаа. Манай хүүхдүүд цэрэг спортын дүл тэмцээнд Сэлэнгэ аймагта төрүүлж улсын аваргад оролцсон. Улсын аваргад оролцож жишээ нь 8 дүлдэж улсын аваргад өндөрсөн байгаа. Энэ жил хүн 2023 онд Мандал сумдаа төрүүлж Сэлэнгэ аймагта дахин төрүүлж аварга баталж хошоо аварга болсон байгаа. Мандал сумын санхүүгийн алба 2016 онд байгуулагдсан. Тус сургууль Нэгтлэн бодогчоор томилогдсон ирээд 7 дахь жилдээ ажиллаж байна. За Нэгтлэн бодогчийн ажил бол ачаал ихтэй. Одоогийн байдлаар 16 програм дээр санхүүгийн тайлан тооцоолоо хийж ажиллаж байна. За сүүлийн жилүүдэд бол тус сургууль нь өөр авлаггүй аудитын дүгнэлтээр зөрчилгүй үнэлэгдэж ажиллаж ирлээ. За сургуулийн удирдлага багш ажилтан эцэг эхчүүдтэй нэг баг болж хамтарч ажилласнаар хүүхдийн эрх ашиг хамгаалагдсан. Альва зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэхэд нэг баг болон хамтарч ажилласан. За ингэж ажилласны үр дүнд 2008, 2010, 2014, 2022 онуудад гэмт хэрэггээс урьдчилан сэргийлэх аянд сургууль баг хамт олноор идэвхтэй сайн оролцож гэмт хэрэг хэв журмын зөрчилгөө байгууллага хамт олноор удаа дараа шалгарсан бөгөөд мөн эрүүл хүүхдийг эрхэмлэн эрүүл мэндийг эрхэмлэж ажилласны үр дүнд 2010, 2014, 2018 онуудад эрүүл мэндийг дэмжигч байгууллага хамт олноор удаа дараа шалгарч байсан. За энэ их амжилтыг үзүүлэхэд эцэг эхчүүд болон суралцагчид багш ажилтан удирдлагууд бүгд нэг баг хамт олон болж ажилласны үр дүнд ийм амжилтанд хүрч байсан юм аа. Миний том охин 2020 онд Алтан цэцэг багштай 12-ийн А бүлэг төгссөн. Хүмүүс маань 2022 онд
Инх мэнд багштай тус сургууль төгсөөд одоо гадаадд хоёулаа сурч боловсруулж байгаа. Дараагийн хүн маань 9 анги Болормоо багштай. Бага хүн маань Хишигмаа багшийн ангид сурдаг. Бичийн оронд Жавын оронд ав болж алтан номын үсэг зааж байгаа ачит багш нарт одоо маш их баярлж. Сэлэнгэ захиралтай 2 дугаар сургуулийн хамт олондоо 4 хүүхэд маань одоо энэ сургуулийг төгсөөд явсан ч гэсэн та ихтэйгээ одоо байнгын холбоотой энэ сургуультай чадах чимээгээрээ сэтгэл зүгтээрээ хамтран ажиллах болно. Манай хамт олон энэрэнгүй, эвсэг, ээлдэг, ээлтэй, эерэг байх уриатаагаар хүүхдэд ээлтэй, бусдад нээлттэй сургууль болох алсын хараагаа биелүүлэхийн тулд багш нараа чадваржуулах, сургалтын чанарыг сайжруулах, багш ажилтнынхаа хамтын ажиллагааг нягтруулах, тэдний оролцоог дэмжих, хөрөнгө оруулалт, тогтчлолтондоо анхаарах, мөн багш ажилтнын нийгмийн асуудлыг эргээр шийдэх зорилт тавиа ажиллаж байна. Орос, Монгол анги тусдаа хичээлдэг, мөн хослсон хэлээр сургалтаа явуулдаг. 2015 онд Улсын их хурлын гишүүн асан дээр Эрдэнэ хотын санаачлалын дэмжлэгтэйгээр волейболын гүнзгийр үсэн сургалтын ангийг төгсгснөөр тухайн ангиас төрсэн маструуд, дэд маструуд, зэрэгтэй тамирчид олон болсон байгаа. Энэ хичээлийн жилээс бид нар Монгол Оросын төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй буюу төмөр замын дээд сургуультай хамтран ажилласны учраас төмөр замын мэрэгжлийн чиглүүлэх ангийг 12 дугаар ангида оруулж хичээлүүлснээр өнөөдөр манай сургуулиас 10 хүүхэд Оросын албаны улсын зам харилцааны ихтэй сургуулиудад 100% тэтгэлэгтэйгээр суралцахаар болсон ийм сайхан таатай үйл явдал болж байна. За сургуулийн маань хамт олон багш ажилчид маань одоо өгөөмөр сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг. Манай сургуулийн хамт олон өнөөдрийн байдлаар 17 сая төгрөгийг сайн улсын аянд хандуулсан байгаа. Мөн сургуулийнхаа 6 хүүхэдтэй айлын гэр бүл байшин барихад нь сургуулийн сумынхаа байгууллага аж ахуйн нэгж иргэдтэй хамтран мөрөөдөл биелдэг нэвтрүүлэгт орж тухайн хүүхдүүдийнхаа гэр бүлд байшин барихад нь дэмжлэг тусалцаа үзүүлсэн. За ингээд нэг шинээр хийж байгаа болон нэг томхон ажил маань бол сургуулийн маань барилга нэлээд хуучирсантай холбогдуулаад сургуулаа шинээр бариулахаар зургийг хэлбүүлээд төсвөө зохиолгуулад магадлангаар оруулаад өнөөдөр бидэрт одоо улсын төсөвт суулгуулах энэ ажилд үлдээд байна. Тэгээд үе үеийн улсын их хурлын гишүүд болон аймаг сумын удирдлагуудад бидний хүсэлтийг маань бидний хүлээж байгаа энэ сайхан шин сургуулийн маань барьж өгөхөд очиж нэмэр дэмжлэг тусалцаа үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Ийм цагт эрен зууны иргэдээг сургаж хүмүүжүүлэх үйлсэд бие сэтгэл эрдэм аюунан дайчсан зүтгэж яваа мянган багш нарын эгнээний нэгэн эдээс зүүн хараагийн 2 дугаар онцлогийн дунд сургуулийн багш нартай оюун цовоо байж сэтгэл хийгээд сэрэл мэдрэмж сэтгэлгээ эрдэм мэдлэг нь амсар дөөрөн бэлхэж байхын өлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Дүүхэн ач холбогдол өдгөөч үн цэнтэй хэвээрэн л байна. Зөвхөн тойнтойгоос нь дордох энэт хоёр уламжлалыг он цагийн буурал тоосон дундаас өдгөөч хундаалгүй гамдаалгүй бусад шилдэг уламжлалтай нь өндөр төрөсөөр яваа тус сургуулийн 100 төгсөж товчоосон бүтээлийн энэхэн зурд жаргаж байна үзэгчдээ.